ёсоор болгоё. Харин энэ хэрэгт Чинван хамт уржийг зарвал ямар вэ? Тонз та түргэн мартуул. За. Нэгэн 12 оны одоо сүүлээр Чинван хамт урж тэргүүтээ Монголын эрхчлөлөгчид түрүүнтэй нарийндлын гэрээ байгуулсны одоо дараа нөхөрсөг харилцаа хийснээ бэлэг тэмдэг болгож зөвлөлт Орос улс руу айлчилсан үүнийхээ далимд нэг 2 сая рубль зэр зэвсгийн зээл авах ийм одоо гэрээ байгуулж ирээд за гэтэл энэ үед бол манай монголчууд бол нийт Монголынхаа газар нутгийг одоо Хятадын зэрэгээс чөлөөлөх за улмаар бол говийн өмнөх аймагуд буюу өөр Монголоо одоо Хятадын дарангуулаас чөлөөлөхийн төлөө ийм тэмцэл хийх ийм одоо зориг төгөлдөр за энэ дайнд бол бэлтжижсэн. Даалам нарын зэрэг хүрээний эрх баригчдаас Петербургт санал зөрсөн зарчмын нэг том асуудал бол халах баруун болон өвөр Монгол бараг урeenхан хязгаарыг нэгтгэсэн их Монгол улсыг байгуулахыг санаархаж байсан явдал юм. Монгол тууралтны нэлээд хэсэг халахын эрх баригчдын оролцоогыг дэмжиж байна. Тухайлбал тусаар тогтнолоор хэдийн зарласан бараг 1912 оны 5 дугаар сард алхын бүрэлдэхүүнд орохоо илэрхийлсэн билээ. Энэ явдлыг даалам голлон хийж байна гэж үзэж хэлгэлсэн Бээжин дэх Оросын элчин Крупенский өөрийн гадаад явдлын сайд ноён Сазановт даалам Оростой харилцахдаа найрсаг бус хоёр нүр гаргасан бодлого явуулж байна. Тэрээр зөвхөн Хятадаас өөрсдөө хамгаалуулахаас өөр бидний ямар ч зөвлөгөөнийг хүлээн авахгүй байх хэмээн мэдэгдэж байжээ. За Орос Монголын хооронд гэрээ байгуулсныг Бээжинд, Токиод, Америкт үнэхээр одоо харж байсан. Одоо энэ гэрээ ямар гэрээ байгуулчих уу, юу болчих уу гэж хэлсэн гэж. За энэ одоо мэдээж Хятадууд цохилт өгсөн гэрээ. Тийм ээ. Хятадуудад энэ гэрээ үнэхээр том цохилт өгчээ. Өөрийн улсын нэг хэсэг нь салан тусгаарлаад Оростой видан гэрээ хийж байхад юу ч хийхгүй гараа хөнгөж суулаа хэмээсэн Хятадын олон нийтийн хүчтэй эсэргүүцэл засгийн газарт нөлөөлж Хятадын гадаад явдлын яамны сайд Лин Жихао албан тушаалаасаа огцорсон байна. Оронд нь томилогдсон юу ч инсян Орос Монголын энэ гэрээг хүчингү болгож чадаагүй улмаас огцров. Цаашид энэ гэрээг хүчингү болгохаар муухарлах нь амжилтанд хүрэхгүйг ойлгож Орос Хятад хоёр улс өөр өөрийн саналыг тусгасан тунхаг гаргаж солилцохоор болжээ. Тунхагт юуг хэрхэн яаж олон нийтийн тургуулсыг дэврэхгүйгээр тусгах асуудлыг шинээр томилогдсон сайд Сүм Баавчи үүрчээ. Учир нь тэр үед гадаад Монголыг Хятадаас гарахгүй гэсэн олон нийтийн хөдөлгөөн гарч монголчуудыг номгодох дайнд мордох сайн дурынхныг бүртгэн мөнгө хандив цуглуулах аян хүртэл зохиогдож байлаа. Нийслэл хүрээ бог таны өргөө 1912 оны 12 дугаар сар. Орос топсон ханд ван тэргүүтээ төлөөлөгчдөөс нэлээд хэдэн цахилгаан бичиг ирсэн байна. Харин тэдний зорьсон хэрэг огт бүтэхгүй байгаа талаар танд айлтгсан байна. Байдал нэгэн тийм болсон тул бид дараагийнхаа алхмыг хийх цаг нь боллоо. Тэгвэл Япон улсаас тусламж гуйх хэрэгтэй гэсэн үг. Энэ хэргийг та өөрийн биеэр хариуцах нь зүйтэй. Чадвал олноо өргөгдсөний 3 дугаар он гараад хөдлөх хэрэгтэй байх. Мөхөс би таны зарилгыг болгоё. Орос Монголын гэрээгээр өвөр Монголын үндсэндээ алдаад байсан богдын засгийн газар мөн энэ гэрээгээр бусад улс орнтой гэрээ хийх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн талаа ашиглан
Японоос тусламж авч өвөр Монголоо хятадаас чөлөөлөх далд бодол агуулж байлаа. Гэвч Оросууд монголчуудыг Японтой ойртуулахгүй байх бүхий л аргыг сүүгчилж Цэрэнчимийн тэргүүтэй төлөөлөгчдийг харьбин цаатуулжээ. Харамсалтай төлөөлөгчд нууцаар явж исэн тул үнэн хэрэгээ илчлэхгүй тул зорьсон газраа хүрч чадлагүй эргэж ирсэн. Гэт Цэрэнчимэд бол ихэнх сэтгэл дундуур байсан. Оросуудтай бол урд өмнөх шиг тийм найрс дотн биш жаа хөндөй харьцуулсан. За энийг энд байсан Оросын консул бусад албаны хүмүүс бол 90-70 Цэрэнчимэд хайсан энэ төр бол дээр яг хятад талтай явсан. Энийг засгийн газраас зайлуулах ёстой гэсэн бас шаардлага тавьж ирсэн гэсэн ам мэдээ байгаа. Тэгэхээр Оросууд бол ямар ч байсан хамт Цэрэнчимдийн Монголын засгийн газраас зайлуулъя. Маш нөлөөтэй хүн байна гэсэн ийм байр суурьтай байсан. 12 оны гэрээгээр тусгаар улс гэдгээ ямар ч байсан хүлээн зөвшөөрүүлээд авсан хүрээний засгийн газар одоо дотооддоо бие даан шийдвэр гаргаж өвөр Монголд өрнөсөн бослохыг дэмжин 1913 оны 2 дугаар сард Мандайбаатар дамт сүрэнгээр удирдуулсан айрам хөдөлж өөрсдөөс нь зэвсэг техник хүн хүчний хувьд илүү давуу хятадын армийг бод зохин хэдэн сар тулалдаж замаасаа өвөр Монгол цэргүүдээр хүчээс илтгэсээр 1912 оны 7 дугаар сард 2000 гаруй зэрэгтэй айрам Хөх хот руу дайрчээ. Гэвч ихээхэн хэмжээний хүч хуримтлуулан хүлээж байсан хятадын айрамд цохигдсон ухарч вангийн хүрээ хүрээд цааш дайныг үргэлжлүүлэх хангамж хүлээн тэндээ бүгжээ. Энэ хооронд Бээжинд Хятадын гадаад явдлын яамны сайд Сүм Баавчи, Хятад дахь Оросын элчин сайд Крупинский нар Орос Хятадын хэлэлцээний талаар удтал ярилцсан хэвээр байлаа. Монгол бол Хятадын нэг хэсэг мөнгө гэсэн заалтыг оруулах гэж зүтгэх сайд Сүмгийн шаардлагын эсрэг Оросууд 1912 оны Орос-Монголын худалдааны протоколоор олж авсан Монгол дахь татваргүй худалдааны давуу эрхээ баталгаажуулахаар зүтгэж байна. Энэ үед аз болж өмнөд Хятадд 2 дахь хувьсгал эхэлсэн нь Тунхгийг цаашид сунжруулан хэлэлцэх цаггүй болгожээ. оны өвөл Бээжинд Орос Хятадын дунгуйлал гэж маш том баримтчилт гарын үсэг зурсан. Гол агуулга нь бол юу гэхээр зэрэг Монгол гадаад Монгол бол дунд дэргэн улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Хятад улс дунд дэргэн улс зөвшөөрч байна. Хаант Орос зөвшөөрлийн зөвшөөрч байна гэсэн ийм тохиролцоонд хүрсэн. Энийг бол монголчууд мэдээгүй байсан биш, мэдчихсэн. Бээжинд юуны тухай асуудал хэлцэж гэнэ үү? Манай тухай асуудал хэлцэжээвэл бидний хувьсаа яг бидний оролцоо үгээр шийдэхгүй байхаа. Тэгээд энэ гадаад яам бог тааны зүгээс гэсэн Оросын консул тавьж ирсэн. Гэвч энэ бол одоо ажил хэргийн асуудал гэсэн бүрхэгдүүлсэн хариу өгч байгаа. Энэ 1913 оны эцсээр гинт мэдэгдсэн. За энэ үйл явдал нь ямар үйл явдалтай давтсаж ирсэн бэ гэхээр өөр Монголын одоо 49 засаг хуршууны 38 нь бол Монгол дагаар орохоо илэрхийлээд за өмнө зүгээс нь одоо ороод ирсэн хятадын цэргүүдээс чөлөөлж өгөөч гэсэн ийм саналыг бол тавиад ирсэн. За тэгээ ийм нөхцөлд бол манай Монголд одоо дахиад одоо нэлээд хэмжээний мөнгөний зээл авах тэ зэр зэвсэг авах ийм шаардлага байсан. За энэ үүднээс бол ерөнхий сайн ноён хаан намнус өрнөтэй тэргүүтэй илч төлөөлөгчд яг хаант Орос руу очсон байх энэ үед бол энэ Бээжингийн тунхаг батлагдсан нь бол тодорхой болсон байна. Петербург хоёр улс хоорондоо найрлаж гэрээ байгуулчихад байхад асуулт тухтай ялцсан. Та нар арга хударгаар маань
Хятадтай Монголын тусгаар тогтнолын талаар ярилцсанд би хувьдаа тунч эгдүүцэж байна. Тэгвэл гурван талаасаа уулзаад танай улсын тусгаар тогтнолын тухай хэлэлцэж болно шүү дээ. Бид нар Хятадын харьяанаас аль хэдийн гарсан. Энэ бол манай Монголын дотоод асуудал болохоор бид нар Хятадтай харилцах ямар ч шаардлага байхгүй. Та бүхэн өвөр Монгол руу хийж байгаа дайнаа зогсоох хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол бид танай улсын эдийн засгийн хүчин чадлаас гэтэрсэн тэрх хэмжээний зээлийг бид олгож чадахгүй хүрнэ гэсэн үг. Танай улс Монголын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээснээр бүү умартаарай. Тэгвэл бид зээлийн эргэн төлөвдөх нөхцөлийг хангах зорилгоор хүрээнд санхүүгийн зөвлөх суулгав. Монголчуудын сэргэн мандлын ихэнх хэмээх 1992 онд хэвлэгдсэн энэ номонд сайн ноён хаан өвчин тусаагүй байгаадаа Оросуудад ингэж эдийн засгаа булгаалах гэж хэмээн даалам цэрэн чимэд намнан сүрэнгийн Оросд хийсэн айлчлалын үр дүнг дүгнэн илэрхийлснийг тэмдэглэжээ. Оросуудын алхан тутамд барьцаа ахиулж монголчуудад ихээхэн дээрэнгүй хандаж байгаад цэрэн чимэд эд дургуутсах болсон нь түүнийг засгийн газраас зайлуулах Оросуудын шахалтыг улам хүчтэй болгох. (1913 оны хавар Оросын дипломатууд Дааламыг засгийн газрын бүрэлдэхүүнээс нэн даруй зайлуулахыг Богд хаан сайн ноён хаан нараас шахан шаарджээ. Ерөнхий сайд намнан сүрэн Хрустовицтай уулзаж цэрэн чимэд бол юуны өмнө гадаадын халдлагаас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн эх орончгүй. Цорын ганц гэмн эх орныхоо тусын тулд хэд махран зүтгэсэн явдал байх гэсэн жинтэй үгийг хэлсэн байдаг. Гэвч Оросууд шахалтаа үргэлжлүүлсээр 1914 онд золгоход түүнийг засгаас зайлуулах нэгэн таатай боломж гэнт гарч иржээ. 1914 оны ихээр хаан засгийн газар Оросын хаан засаг баруун Монголд байсан Дамбижан цанг барьж аваадсан. Энэ бол тоодыг чөлөөлөхөд томоохон үүрэг гүйцэтгэсэн Монгол улсааны хайлмын юм хүн байсан. За ингээд энэ Дамбижан цангийн эзүүгээр гэсэн хамжлага харьяат нарын асуудлыг шийдэхээр Богд хааны зайлшгүй дагуу 1914 оны хавар Даалам цэрэн чимэд ховд руу явсан. Оросуудын шахалтаар засгийн газраас шахагдаж баруун хязгаарыг тохиолох сайдаар томилогдсон Даалам цэрэн чимэд тийхүү хугацаанд ховдод сууж байсан Оросын консулын ажилтнуудтай таарчээ. Тэнд төрийн сайд хүн явж байгаа тул хүндэтгэл үзүүлэх хэмээгээд томоохон дайлах хийж өгдсөн гэдэг. Энэ дайлгаас гараад 1914 оны 5 дугаар сарын 7-ны орой 42 настай эд залуу сайд цэрэн чимэд гинт хородлоход оржээ. За тэгээд явах зураа би энэ муудсараагаад тэгээд одоо нас урахтаа бол би хорлогдчихъя гэж хэлсэн гэж одоо бас бичиж тэмдэглэсэн байдаг.
албаа дуусгаад богд эзний туйлын таалалд нийцүүлнэ гэсээр энэ 5 сарын шинийн 7-нд Ууд хааны дээд зэрлэгийг гүйцэтгэж улс төрийн албаа дуусгаж чадаагүй. Даалгаврыг насрангууд богд бол маш их гашуудаж юм нэгжтэй. За тэгээд миний хамгийн дотны ийм найз нөхөр маань байсан. Ингэж Монголын тусгай тогтнолын төлөө зүтгэсэн хүн юм байгаа. Тэгээд Монголын төрд маш их том гарц гарлаа гэж одоо ийм нэгэн үгтэй бичиг одоо хүртэл архивд хадгалагдж идэг. Тэгээд одоо түүний одоо дурсгалын мөчүүлгүүдээс хөшөө босох гэдэг зүйтэй гэсэн ийм саналыг хэлсэн байдаг юм байна. Даалам цэрэн чимдэд зориулан богд хааны зарилгаар 1914 онд босгосон гэрэлт хөшөөний үг. Сайд чин сүжигт чин ван нам цэрэн чимэд болгоос нас багаас элдв хэрэгт чармайн зүтгэн явсаар тулгар төр байгуулахад онц зүтгэсэн их гавьяат шудрах сайд бөгөөд эзэн ба улсын төлөөнөө хязгаарын албанаа зүтгэн амь биеийг умартаж явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий. Миний дотор их л инэрэн үзэж, нэхэж өргөмжлөн үнэн бишрэлт цол нэмэн сайшааж, гэрэлт хөшөө чулуун сийлгэж, авьяат сайдад их журмыг илэрхийлдэг байна. За ямар ч гэсэн энэ хүн бол одоо учир битүүлгээр тий одоо нас урсан. За тэгээд мэдээж улс төрийн алдаг бол хизээж захиалагч нь олдоход бол бэрх байдаг тий. Чухам одоо хинбэ гэдэг бол бас одоо өөртөө тайлагдчихгүй нууц тий. Ийм зүйл бол байгаамаа. Даалан цэрэн чимдийн учир битүүлэг үхлийн шалтгааныг тайлахын тулд түүний талаар Монголын эхс дээдсийн дунд төдийгүй хэлийн чандад хоригдлогдож байсан эерэг сүрэг үнэлгээг эргэн харах хэрэгтэй болов. Ялангуяа тэр үеийн Оросын ажилтнуудын тэмдэглэл, захидал, сонины хуудсуудад түүний тухай анхаарал татам олон дүгнэлтүүд үлдсэн байдаг. Тухайлбал цэрэн чимэд нарыг Оросд ажиллахад орчуулагч байсан Добданов гэгч хүн 1911 оны 12 дугаар сарын 30-нд дээдүүдээс Хотвичд бичсэн цагталтаа Даалам идүүгээ дотооддоо улс төрийн гарамгай үүрэг гүйцэтгэж байна гэж мэдээлсэн байна. Оросын консул Люба 1912 оны 2 дугаар сарын 1-ээр Петербургт мэдээлэхдээ Даалам худагтад хязгааргүй итгэхээ болж Дааламтай зөвлөдөхгүйгээр бидний тавьсан хүсэлтэд нэгт сайд хариу өгөхгүй байна. Ноёдууд Дааламыг байхад үл дугар. Дааламын богд хаанд хязгааргүй итгэгдэх болсон шалтгааныг хэрэгцүүлэхдээ
Хутагт Даламыг өөрийнхөө явуулгын нарийн өрхөнд оруулав уу? Эсвэл одоогийн шадар зөвлөхийнх буян хатан үйлгээ ухаанд автгүй гэдгийг хэлэхэд бэрх гэж бичсэн байна. Даалам цэрэн чимдийн улс төрийн энэ мэд хатуу байр суурийг үнэлсэн үнэлгээнүүдээс гадна эдийн засгийн асуудлаар ихээхэн зөрчилд Монголд ашигтай шийдвэр гаргуулах гэж улайран зүтгэж байсан тухай цөөнгүй баримт үлдсэн байдаг. Тухайлбал Даалам цэрэн чимэгт фон Гротийн монголоор хэмээх албаны нийгэмлэгийн гэрээг хянан үзээд түүнээс улсад авах шимтгэлийг ахиулах асуудлаар идэвхжүүлэн шахах болсон нь Оросын консултай хагаралт хүнсийг тавьсан байх магадлалтай. Энэ тухай Москвид нэгэн загталтан Оросын консул Даалам хоёрын харилцаанд Монголын байдлаас болж бүр муудав хэмээн тэмдэглэсэн нь бий. Монгол орны байгалийн баялагийг давуу эрхтэйгээр хямдар авчихсан гадныхан Дааламыг өөрийнхөө эрхэнд оруулж чадахгүй болохоор элдвэр өөчлөн хараан зүгж байв. Москвит нь цэрэн чимэд консулд мэдгэлгүйгээр алтны уурхайг Лушников гэдэг хүнд түрээсэлжээ хэмээн ийш тийш ховлон бичиж байсан аж. Мөн консул Люба Даалам хэрэг та 3 дахь этгээдэд концесс өгөх юм бол Оросд найртай бус хандсан хэрэгэ гэж үзэн шүү. Хэмээн айлгын сүрдүүлэхийг оролдож байжээ. Монголын тусгаар тогтнолын төлөөх их үлсийн мандайлагч ээлж дараалан учир битүүлгээр эзлэх болсон. Эхлэл түрүүч нь Даалам цэрэн чимд байлаа. Түүнийг өхүүлэх хэрэгцээ дотооддоо л байгаагүй гэдэгтээ хэн ч үлмэр. Уран улсын гэрээ хэлэлцээр хийх цаг тунж төхөөд байсан тэр цаг мөчид аливаад нухацтай ханддаг. Ухаан болоод үг хурц, үзэл туушхун гэрээнд оролцоход хүнд аюултай байж таарах. Цэрэн чимэд Дааламыг насан эцэслснээс 4 сарын дараа 1914 оны 9-р сарын 8-нд Монголын засгийн газар 1913 оны Орос хятадын тунхагийг эсэргүүцэж Хятад улс 1912 оны Орос-Монголын хэлэлцээг үл зөвшөөрсний улмаас Монгол, Орос, Хятад 3 улсын хягтын гэрээ эхэллээ. Тэр үед Оросын төлөөлөгч Монголын ноёдод хандан та нар энэ хүү гэрээнд оролцох хэрэгтэй гэж хэлэхэд нь ханд доржийн царай хувьсгийж байсан талаар Оросууд тэмдэглэн үлдээсэн байна. Монголын нутагт Хятад шахаа мөр үлдээхгүй хэмээн амнагажсан Чинван ханд доржид Хятадуудтай зэрэгцэн суугаад Монголын тусгаар тогтнол газар нутгийн талаар хэлэлцэх тухай сонсох нь цочирдон байсан лавтай. Тийм ч учраас Хятадын талд илэрхий дургу хэмээн үзэгддэг түүнийг Хягтын 3 улсын хэлэлцээрт оруулсангүй. Яг 46-ны сүүдэр зооглож байсан. Эрдэнэ дайчин Чинван ханд дорж олноо өргөгдсөний 5 дугаар оны цагаан сарын шинийн 6-нд харамсалтайгаар хорлогдож хормоохоос хэлсэн. Зөвхөн Монгол улсынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, гадаад харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн төдийгүй Орос, Франц, Англи зэрэг улсын жишгээр орчин цагийн сургууль байгуулах асуудлыг дэвшүүлэн тавьж анхны баг сургуулийг 1912 онд гадаад яамны дэргэд байгуулж байсан юм. Чинван ханд дорж Европ эмнэлгийн ололтыг улс орондоо нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байлаа.
Тэрээр 1913 онд Петербургт байхдаа шархны эм, боол, эмийн сан зэргийг 302 рубль 72 копекээр худалдан авч байсан баримт улсын архивд хадгалагдаж байдаг. Мөн Орос хэвлэлийн машин захиалан авчирч хэвлэх үйлдвэр байгуулж байжээ. Тэрээр нийслэл хүрээнээ 80 тохой мэргэжил чангараасыг бүтээлгэх саналыг гарган зохион байгуулж байжээ. Ихийг хийхээр зорж асан Чингисийн удмын сурвалжид язгууртан Монгол төрийн гарамгаа зүтгэлтний нэг Эрдэнэ дайчин ban Мэжид оржийн ханд дөрж юуны учир ийхүү бусдын гарталагдав. Хүнд түүний үхэл хэрэгтэй байсан бол. Учир битүүлэг энэ асуултын хариулт одоо ч тайлбарлаагүй. Түүнийг нас барах үед Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг олон улсын эрх зүйн үндсэн дээр бадагдах сүүлчийн боломж олж байсан хяактын 3 улсын гэрээ эд дундаа үргэлжилж өөрийн байр сууриа хатуу баримталж байсан хэд хэдэн Монгол ноёд хэлэлцээт оролцогч 2 их гүрний шахалтаар арагшаа татагдсан байлаа. 15 онд Чимэн хамтарч байна бурхан боллоо. За 16 онд 3 улсын гэрээнд гар хэсэг зурж ирээд мөн одоо сар гаруйхан хугацааны дараа түшээд тун чагдаржин байна бурхан боллоо. Ингээд одоо намын сүрэн гэрэнгийн сайд 19 онд бурхан боллоо. Бусдын нөлөөгөөр цаг бусаар тэнгэрт халисан Монгол төрийн зүтгэлтнүүдийн хамгийн өндөр тушаалтай нь Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Намнан сүрэн байсан. Тэрээр 1912 онд ерөнхий сайдаар томилогдох үедээ ердөө 34 настай байжээ. Намнан сүрэн 1914 онд дээд доод танхим бүхий хурлыг байгуулсан нь Монгол дахь парламент төрийн эхлэл болжээ. Тэрээр Монгол улсын гадаад бодлогын асуудалд идэвхжүүлэн оролцож 1912 оны Монгол-Орос хоёр улсын найрамдлын гэрээ, 1913 оны Монгол-Оросын хэлэлцээр Монгол цэргийг бэлтгэн сургах хэлэлцээр зэрэгт гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ Намнан сүрэн Оросоос Монголд төмөр зам, цахилгаан мэдээний шугам тавих онц эрхийг олгох асуудлыг тохиролцож 1915 онд Хяактад гарын үсэг зурсан билээ. Ерөнхий сайд Намнан сүрэн Оросын эрдэмтэн Козенкотович нартай их ойр дотны нөхөрлж байсан нь түүнийг Оросын талын хэд баримтлагч гэсэн нэр хаяг зөвгөд хүргэсэн бололтой байдаг. Тэрээр Козен, Венти, Исовский зэрэг Оросын эрдэмтэн сэхэтнүүдийн оролцоотойгоор Монгол түшимдүүдээр улс орны геолог, бүр сургамал, усны зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгаа зэргийг хийлгэж тэднээс байнгын зөвлөгөө тусламж авдаг байжээ. Намнан сүрэн 1919 оны зуны тэргүүн сард нийслэл хүрээнд 41 наснда хортой архиулсан гэх онцтойгоор насан эцэлсэн. Түүнийг хэн хорсон нь хизээж илрээгүй бөгөөд янз бүрийн таамаг байхч нотлогдсон нь үгүй билээ. Гагцхүү Намнан сүрэнг нас барсны дараахан бодоо догсом нараас 1920 оны 9-р сарын 1-нд Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын Монгол төвдийн хэлцэд өргөсөн бичигт Бээжин болон засгийн газрын ховдог харгас үзэлд ирэх баригчид сайн ноён хан мэдийн үнэн хүү сайдуудыг хороор авч арилгав хэмээн бичсэн нь үлджээ. Ингээд одоо Монголын төрийн түшээ үндэсний хоромж энэ хүмүүс одоо энэ үед одоо маш олноор одоо ингээд дадар араас сэжиг хүрхий байдлаар одоо бурхан болж таалуулсан үйл явдлыг наривчин судалж тогтоох хэрэгтэй. Миний утгад дотроосон биш гаднаасаа одоо дэлхийд нэр суугаан алдаршуулсан Монгол үндэстэн сэргэх боломж бололцоо одоо хаах гэсэн гадны одоо хүчний оролдлого байсан байхаа одоо Монгол дөнгөж одоо би даасан байдлаа сэргээн хонхлаад явж байгаа хүчээр зузаатаж чадаагүй байсныг далимдуулж ийм зүйл болчихоо дээ гэж одоо харж болохоор